За, тагнаа, дархан бол. Хөргөг? Do you know? Хөргөг. Энэ болохоор толгой, оны толгой байна. Одоо Энэ харна шүү. Медама? Харыг авч хаяад хажуудгүй. Тийш хараад ээ. За. Үзэгч та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. Та бүхэнтэйгээ нэг сонирхолтой зочдыг яг одоо уулзах гэж байна. Дөнгөж өчигдөрхөн Монгол улсад зочилж байгаа Япон улсын усан сэлтийн шигшээ багийн тамирчин. За та бидний сайн мэддэг Physical Asia Япон багийн тамирчин Накамура Кацумитэй та уулзуулж байна. За мөн Монгол улсын гавьяа тамирчин, холимог тулаанч энх оргилтой та бүхнийг өнөөдөр уулзуулж байна. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Монголд ирсэн сэтгэл нь ямар байна? Дахин уулзж байгаадаа бас баяртай байна. そうですね。やっぱりこう空港に着いた Монголд анх удаа яриад байна. Миний хувьд сэтгэл өндөр байна. Монголд ирээд онгоцны буудлаас хотхоо ирэх замдаа хээр талыг сонирхож харсан. Замд мал байсан нь миний сонирхлыг их татсан. Түүнчлэн Монголын өвлийг их хүйтэн байх гэж төсөөлж тийм ч бодолтой ирсэн. Гэтэл харин эсрэгээрээ цагаагаар дулаахан байгаа нь их тухтай таатай байна. なんていうんだろう過ごしやすい気候でなんか本当にモンゴルは素晴らしいだなっていうふうに感じています。 Угаасаа Монголыг өвлийг нь дуусгахыг тааруулаад ирсэн юм биш үү? Өвөл бол амар хүйтэн шүү дээ. いやいや本当は冬のモンゴルに Үнийг хэлэхэд Монголын өвлийг их сонирхож байсан. Тийм учраас 2 дугаар сард ирэх төлөвлөгөөтэй байсан боловч тэмцээнээр гадаад руу явах хэрэгтэй болсон учраас ирж чадаагүй. Гэхдээ ирэх өвөл Монголд ирэхээр төлөвлөж байгаа. 訪れたいなと思ってます。 Анх хүрэл ахад болахад Накамура-сан бит хоёр Японд цагаан сарын үеэр уулзаж нэвтрүүлэг хийсэн. Тэгээд тухайн үед бол Монголд очих ингээ бүр туйлын хүсэлтэй байгаа нэвтрүүлгийн үеэр байн хэлээлсэн л да. Ирээд Монголын цасан дээр Lamborghini мөсөн дээр Lamborghini-аар дрифт хиймээрэн гэж хэлжсэн байхгүй юу? Ирвэл 1 сарын дундуур ирлэх зүгээр. Тэгээ дараа тэгэхээр гэж өвлийг үзүүлээ тий. Тэгээ гол нь бас харсны усанд орж үзэх хэрэгтэй. やってみたい Тэгэлгүй です。 яах вэ? Туршиж үзхийг үнэхээр хүсэж байна. Манай Монгол орчууч юу гэдэг вэ? Нөгөө 19 сарын 21 эхлэнгүүт гоё харсны усанд орж эхэлдэг. Тэгээ 4-9 дуустал ингээд яг тий, мөстөө. Цааванд ороод нэг удаа ордог юм уу тий? тий. Тамирчид ингэдэг байхгүй савнд ороод мөстөө усанд ордог шүү дээ. Яг энэ процесс л гэсэн үг байхгүй юу? Тэр чинь яа би яаж юм гэсэн үг вэ? Одоо Чирэгжүүлж юм гэсэн үг үү? ерөнхийдөө нэг булчин цочрол өгөөд булчин айгуу гоё одоо нөгөө юм тийм шин нисээр нөхөн төлжүүлж ийм л гэсэн үг л дээ. 僕もその日本でいうとサウナ Би ч гэсэн Японд саунд суух дуртай. Тиймээс хүйтэн мөстөө усанд орох зэрэг мэдрэмж өөр төвшөндөө мэдрэгдэнэ гэж бодож モ байна. ンゴルのそういう体験をしたいですね。 Та хоёр маань өчтөр уулзсан юм ба штэ тий? Өнөөдөр бэлтгэл хийсэн юм байна. Энх оргил ахаар сонио юу байна? Надаар тэгэл одоо яг намтай бэлтгэл хийгээл наадмас өмнө нэг тулдах уу гэж бодоод байж лээ. Нэг тоон харах гараагүй. Одоогоор жоохон кроссфитийн бас бэлтгэл жоохон хийгээд кроссфитийн нэг зураг тэмцээнүүд байгаа. Тэрэнд бас жоох орох гээд бэлдээд л байж лээ. Одоо энэ 5 сарын 16-нд Солонгос нэг кроссфит хэмжээ болох. Тэнд оролцоо. Тэгээд 6 сарын сүүлээр манай Монголд 5 сарын сүүлээр бас Мөрб гээд бас Монголд тэмцээнүүд байгаа. Тэднэртээ бас орох гол жоохон бэлдээл байж байна. Та хоёр маань өчтөр уулзсан чинь ямар байна? Өнөөдөр хамт бэлтгэл хийсэн талаараа яриач. いややっぱりねそのフィジカルアジアの時でも Physical Asia тэмцээний үеэр түүнийг хүчтэй тамирчин гэдгийг мэдэж байсан. Өнөөдөр би түүнтэй хамт бэлтгэл хийлээ. Мэдээж тамирчин их хөргөл надтай хамгийн зөөлөн хандаж байсан боловч булчингууд манай цочрол авсан нь мэдрэгдэж байна. Эр хүний дотор эр хүн байдаг гэдгийг их хөрглөөс харах болов уу гэж бодож байна. トレーニングするのは怖いですけどまたなんかこっちに来た時にまたいろんなことを学びたいなと思ってます。 Юун дээр чинь хин чин нөгөө юу барьдаг шүү дээ. あの時は使いましたけど最初トルコチーム Тэмцээний үе рүү иргэн харвал Гэхдээ би энэ талаар ярьж болох хэсгээ сайн мэдэхгүй байна. Бидний тэмцээний нэг хэсгийг гараагүй л дээ. Миний хувьд хэд булчингаа таттал барьсан тэр хэсэг гараагүй. Гэхдээ Монголын тамирчдаас инх оргил Адиа сүрнээр маань гайхамшиг харуулсан. Тэднийг Японы багийнхаа хажуунаас нь харж байхдаа хаанаас нь тэрийг хурч харж байгааг гайхан ярилцаж байсан шүү. どこにそんな力が残ってるんだろうっていうのと、はい。 За хоолоо идээрээ. Магцсан баярлаад өнгөрсөн дөгөвдөг.
За Монгол хоолноос танилцуулах өчтөртэй Монгол хоол идсэн юм байна тий. Өнөөдөр нэмэлтээр Тэр сэт ханы мах бууз хорхог гэдэг дүү нөө. Мэдээд байсан шүү дээ. Хорхог идмээр байна гэдээсэн. Хорхог нь энэ байна. ホログですかこれが。 Энэ харин чулуугүй хорхогわあ、あ、なるほど。じゃあでもこれがホログですね。 ингээ орохыг би чам наадмад үзүүлээ заа. Энэ хорхогны талаар хаанаас сонссон юм? やっぱりモンゴルの食事でやっぱり有名な Монгол хоолны талаар судлаад үзэхэд хорхог болон бууз хамгийн алдартай гэдэг мэдээлэл гарч ирсэн. Тантай Японд уулзж байхад та надаас асууж байсан шүү дээ. Ямар хоолыг хамгийн түрүүнд идмээр байна гэж. Миний хувьд хамгийн түрүүнд хорхог бас бууз гэж хариулж байсан шүү дээ. 出てきて、で今日初めて食べれるってことですごく今からワクワクしてます。 Японд ярилцахтаа хорхог идмэ гэж ярьж байсан. Энд ирээд ингээд идүүлж ир гэдэг чинь бас сонир тохиолдол байна тий. いやもう Хүсэн хүлээсэн хоолоо идэх гэж байна. За амтлахай дээр. いただきます。 Мах. Ер нь бол хорхог гэдэг чинь тэр чигтэл мах та. なんか違うけどなんかЯпоны гакуни гэдэг хоолтой төстэй амттай юм байна. Гэхдээ мэдээж амтлахааны хувьд өөр байна л да. 味の付け方は全然違うんですけどすごく美味しいです。 Энэ болохоор толгой, хоньны толгой байна. 頭Идэггүй юу? Хоньны толгой иддэг юм болоо? もちろんないです。 Мэдээж байхгүй. でも амар амттай. ちょっと食べ Тэгвэл нэг амсаад үзье. Төр амсч үзээрэй. ありがとうございます。 Хоньны хэл. Анх удаа идэх гэж байна. 食べますね。 За тагнаа дархан бол. Гол самунта өөрөөсөө байна. Сонгон гурил. Энэ бол манайхан сонгон гурил төмс дуунтаа гэж хол маха холж идэж шүү. Энэ хоньны нүдэн шүү заа. Энэ хар биш. 目玉？ харыг авч хаад хажуудахгүй.これ。 Тийш харуулъя заа. あ目玉これ。 Яа. Нэр иддэг үлээ те? Юу ярьдаг идэж энэ дотортой хар ба штэ. Энийг аваа ичнэ. Энэ харыг авчна. Одоо Би бол идэж байгаа. яг нүдний зүйдэм гой махны нөхгүй юу? でそれが一番美味しい。 Аа. Яа. За. За ястаа санааг экспириенс боллоо да. Гоё нөө. 美味しい。 Гой дүүнэ дүүнэ. これは何ですか？ メニューへ Чихэн юм шүү. 耳ではない。耳か。これは何？ Энэ гадна дээр шанааны мах. Жоо гоё нэ. これは耳ですね。 Үнэтэй. 耳はちょっとЧихээ тослог ихтэй юм байна. Калорийн ихтэй юм болов уу? コラーゲン Энэ бол стүүжингээр бас амар калорий ихтэй юм чинь толгоо ширээр хийдэг байхгүй юу? 美味しい。 Хоньны толгой мөн анх удаа идэж үзлээ. Хаа гэнэ. За. Монголчууд ер нь ийм их мах иддэг байгаа. Өнөөдөр тамирчин их хоригдолтой бэлтгэл хийж байхад өрсөлдөгч нь яаж ирүүлээ, яаж тосох, өөрийгөө хэрхэн бэлдэхээ төрүүлээд ямар үйлдэл хийх ёстой вэ зэргийг бүгдийг нь дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Physical Asia эхлэхээс өмнө хэлээд өгсөн бол сайн байх байж тээ. 前に教えてほしかったですね。 Монголд ямар нэг ажиллаар ирсэн үү? Ер нь аялахаар л ирсэн үү? 今回ですか？今回僕Аялахаар ирлээ. 旅行ですかね。旅行だと思ってきています。 Өмнө бас ярилцахад морь унж үзмээр байна гэдээс өнөөдөр морь унсан юм шиг үлээ. Тэрийг манай дүлгөө ирэхэд мэдсэн. そうですね。でも本当まず今日乗馬体験 Миний хувьд анх удаа тэмээ болон морь унаж үзсэн. Хамгийн анх удаа байсан болохоор өөрийнхөө сэтгэл хангалуун байгаа талаараа их хоригдолт хэлтэл өөрийн чинь унсныг морь унсан гэхгүй. Морь яг яаж ундгийг 100 жинхэнэ утгаар нь харуулъя гэсэн. ちょっと練習できるものじゃないかもしれないですけど、なんか準備したいですよね。 Бол хоолой хамгийн гой урсгалтай өргөн хэсгээр нь цэвүүж гарах хэрэгтэй. Тий эн чинь Та тэгээд морь унах утгаар морь унах нэг юм яаж уналмаар гээ. дахиулах гэдэг байгаа байхгүй. Дахиулж тэгээ морьтой гол галтж үзэх гэх юм. Тэгээ мориос гол галтж захтаа
гүнзгийсээр нь морьтоо унаад шиш гаргах гэдэг. 皮をその Морин дээр давхих гол гатлах гэхээр миний хувьд баг өөрөө сэлжигсэн хурдан байх болов уу гэж бодож байна. Гол гарахтай юу? Морьтой гарах шүү. Морьтоо гол гарах амар гоё мэдрэмжтэй бас. Одоо бол гоё наадмаар хурдмаар уралцаа харуулах хэрэгтэй. За ер нь тэгээ 100 ирэхээр л боллоо да. 夏にも Ерөнхийдөө Монголд ирэхийг хүсэж байна. まだ Амсгол 僕は дараа 100 ч гэсэн байгаа шүү дээ. Бүр амсгол тэрний дараагийн 100 ч байгаа. Амсгол тэрний Манай Монголын урлагийн бас нэг юм онцгой үзүүлбэр. はいもうびっくりしました。だってここ Шүдэрээ бүх биеэ өргөж их хүнд үзүүлбэрийг амархан юм шиг үзүүллээ. Өнөөдөр бид нар номсомор харуулж үзсэн. Байга оноход маш хэцүү байсан шүү. Харин саяны үзүүлбэр дээр хөлөөрөө нэг удаа байга онцглоо шүү дээ. Энэ үнэхээр гайхалтай байлаа. のっていうのはもう考えられないですね。 Нөгөө дайчид мориндоо гэдгийг утгаараа үзсэн ба шүү дээ. あれ Оролдоод үзсэн боловч онохгүй байсан. Монголын багийг бас хүчтэй байсан, хүчтэй өрсөлдөгч байсан гэжсэн шүү дээ. Тэгэхээр ингээ их хөргөл ахаас бэлтгэл хийгээд хараад ч гэдэг юм уу. Ер нь энэ Монгол тамирчдын чадлынхын нууц нь юундаа байна гэж та бодож байна? そうですね。本当に Би зөрүүлээд танаас асуумаар байна. Монгол тамирчдын хүч тэнхээ хаанаас гардыг юунуудаа мэдэх гэж ирсэн. Тэгээд сая олон тамирчинтай бүх барилдаж үзлээ. Гэтэл бүгдээрээ мундаг бяртай юм. Тэр их хүч хаанаас гараад байгаа юм бэ? Би сайн хэлж мэдэхгүй байна л да. Гайхаад л явж байна. Гайхаад явж байгаа гэж. あとはこうそのフィジカルアジアの時もそうだったんですけど、まあ僕 Бид мөн Physical Asia-гийн 5 дугаар хэсэгт маш их хичээсэн боловч цаг дууссан. Дараа нь бичлэгээ үзэхэд Монголын талж гисэн хаалга хаад их хүндрэлтэй байсан харагдаж байсан. Гэхдээ тэр үед инх хөргөл маань хурдан сэтгэж нөхцөл байдлыг ойлгоод хурдан санаашихтай байсан. Тэгэхээр энэ гүйлгээ ухаан гэдэг зүйл Монгол тамирчдын нэг онцлог юм болов уу гэж бодогдож байна. それができなかったら次こうしようっていうそのひらめきがすごく早いなと思って。 Та Монгол тамирчны бэр чадал юундаа байдаг гэж хэлэх вэ? Махандаа энэ хоолндоо гэхгүй юу? дөөний нүүдэлчин одоо одоо юу гэдэг нөгөө морь сурахаас эхлээд хурдан моромнохоос эхлээл одоо тий яг энэ үндсэн бэрн хүүхд наснд нь л ихтэй суудаг байх л шүү дээ. Одоо нүүдэлчин өв соёлтой байдаг байх л шүү дээ. Ахуйн өдөр тутмынх нь ажил нь өөрөө бэр чадал суулгаад, ухаан суулгаад байдаг тийм үү? Унагтдгаас эхлээл дааг сурахаас эхлээл хүүхд байх чинь дааг сургаал эхлэн шүү дээ. Энэ бол хурдан моромнохоос эхлээл тэгэл нөгөө холоос ус зөөхөөс эхлээл. Бага багтаас нөгөө манай эмээ чинь нэг 4-5 хөр саадаг. Тэгээд тэр чинь нөгөө туглын ингэж хөөлж ивлүүлж жагаад тэгээд туглаа барьж холдуулна. Тэгвэл эмээ саан тий. Эхлэн нөгөө чинь мөмрүүл зүтгэж шүү дээ. Харж чадлаараа. Тэн дээр ч даам өгчээрээ нөгөө туглааж үүс таарна шүү дээ. Монголд Накамура-сан маш олон краштай. Тэгээ Монгол охтуудыг харсан байгаа л Улаанбаатарын гудмаар явж үзсэн үү? Монгол охтууд ямар байв? Тэр хаалт гинэ. 自分で言うのもちょっとあれですね。プールを泳いでる時も声かけていただきましたし、 Өөрийгөө хэлэхэд жаахан эвгүй юм аа. Онгоцон суухаас өмнө надтай мэндэлж хамт зургаад аруулсан. Мөн өнөөдөр сэлж байхад мөн жимд бэлтгэлээ хийж байхад эрэгтэй эмэгтэй гэлтгүй ирж яриа өдөөд зураг авахулсан. Гэхдээ үнийг хэлж болох юм болов би сайн мэдэхгүй байна л да. Юу гэвэл онгоцны үйлчлэгч нарч гэсэн зураг авахулж болох уу, хайгаа сольжиж болох уу гэсэн хүмүүс олон байсан юм.
Монгол хүмүүс их дулаахан. Мөн дэмжиж байгаа илэн далангуй илэрхийлж байгаа нь их таатай санагдаж байгаа. Манай Японд бол анзаарсан ч чимээгүй өнгөрөөд л явчихдаг. なんかすごく嬉しいですね。 Накамура санаас асуух зүйл юу? Үгүй нэг асуух хамаалгүй. Ерөөдөө тамирчид адилхан яг нэг ерөнхийд нэг юм одоо тамирчдын амьдралыг ерөөдөө мэдэх болох тийм. Тийм. Энэ бол тийм. でもそうですね。やっぱり我々選手 Тэгэлгүй яах вэ? 日々の Тамирчин хүний өдөр тутмын бэлтгэл амжилтын үр дүн. Үүнтэй санал нийлж байна. Шоуны дундуур бид нэг будалд багаараа хамтаа хооллож хамтдаа үйл ажиллагаанд ордог байсан. Их хөргөлийн үед чөлөө цагаараа жимд байнга тогтмол дасгалаа хийдэг байсан. Манай багийнхан жим рүү орохдоо энэ хүн яг яагаа вэ гэж хоорондоо ярьдаг байсан шүү. Ороход байж л байдаг байсан. みんなやっていることなのかなと思っています。 Яг өнөөдөр би амар эрчимтэй ачаал аваад яг өндөр түвшинд байгаа гэж бодъё л доо. Тэгэх юм бол нэг 100-д 200 би пи явуулаа гэдэг. Маргааш имтэл яг тэр ирчээ жоохон гарч чаддаг байхгүй. Яг тэр би одоо юу гэдэг нэг жоохон оройтоод өнөөдөр би 12-оос өмнө унтах хэрэгтэй байтал 2-оос хойш унтчихдаг ч юм уу тий. Наа нэг 100 татчих юм 2 би авчихсан. Тэгэхдээ 2 3 хөшрөг хөштэй. Тэгэхэд маргааш өглөөний бэлтгэл чинь нөгөө 9-ээс эхэлж явахад би нөгөө нойроо бүтээ авч чадаагүй учраас нөгөө өглөөний бэлтгэл чинь яг тэр дутуу нойртой дутуу амарч чадаагүй болчин чинь яг өглөөний тэр ачаалыг авч чаддаг байхгүй. Ах юм бол бэлтчихгээд нэг талтаа. Тэгэхээр боддог тэрний хүрхүүгээр ачаал авна гэсэн. Тэнгүү дахиад оройны бэлтгэлтэй чинь нөгөө шөнийхөө нойрыг өдрийн унталж ахяаж байгаа гэсэн. Тэгэхээр оройны бэлтгэл чинь ингээд яг нэг хуваар цикл алдагдуулдаг байхгүй. Тийм болохоор нөгөө тамирч аль болох нөгөө яг нөгөө циклээр яваад ингээд нойроо алдахгүй яг өдрөө бэлтгэл бүх юм хадахгүй ингээд яваад байгаа байхгүй. Тэгэхгүй нөгөө нэг удаагийн зүгээр одоо орой шоолт өглөө үр зайтал явдаг ч юм уу нэг ингээд тэгэнгүүт худлаагсан баг ингээд жигдэртэл 5 6 хоног байхгүй. Одоо юу гэдэг жилдээ 2 3 удаа тэгээд томолч юм бүр утгаалтан л олон нэвлэл тийм байна. Тий. Энийг хүмүүс жоо ойлгодог байхгүй. Тий, энэ жоо тийм зохион байгуулалт. Накамура-сан одоо олимпиад бэлтэж байгаа тийм ээ. Тий бэлтгэл нь хэрэг амар шахуу байх уу? Одоо бас олимпиад өөхөх тусам сэтгэл зүйн дарамттай байгаа юу? Тэр стрессээ яаж зохицуулдаг вэ? そうですね。やはりこう特に Японд олимпийн өмнө дотооддоо олон тэмцээн уралдаан болдог. Тамирчид энэ тэмцээнд үр дүн гаргах уу гэдг нь сонголттой байдаг гэсэн үг. Тамирчин нэг тэмцээнд жаахан тааруу байлаа гэхэд дараагийн тэмцээнд сайн байж чадвал нийлбэрээрээ сайн байх боломжтой. Гэтэл усан цэлцэн тамирчдын хувьд тийм зүйл байхгүй. Нэг талаараа их амар, харин нөгөө талаараа хүнд гэж хэлж болно. Олимп болж байгаа жилийн 4 сард Олимп Travel гэдэг тэмцээн болдог. Тэр тэмцээнд тамирчид нэг удаа л оролцсон. Ганцхан тэр тэмцээнээр бидний хувьд тавилж идэг. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээний бэлтгэлтэй байдаг. Тэр үед би юу ч мэдрээгүй юм шиг байдаг ч би сэтгэл цаагаараа тодорхой хэмжээний ачаал авсан байдаг. Тиймээс огт ханиад хүрч болохгүй. Ямарваа нэгэн байдлаар өвдөж болохгүй гэсэн үг юм. 2-3 жилийн турш бие бэлдээд явдаг онцлогтой. Хэрвээ ханиад хүрхэл юм бол тэр 2-3 жилийн бэлтгэл ямар ч үр дүнгүй болдог. 2 жилийн дараа олимп болох гэж байгаа учраас сэтгэл зүйн хувьд аль хэдийн бэлдээд эхэлсэн. ストレスをうまくかわしながらこの年になってもこう競技ができているのかなって思いますね。 Ханиад хүрч болохгүй хэрэгцүү тий. Одоо энэ Монгол таниад хүрч үтэхгүй юу? Монголч бас ийм огцон салхитай шүү дээ. Монгол хоолыг нэрээ 1-10 оноогоор үнэлвэл хамгийн их таалагдсан хамгийн өндөр оноотой хоол нь аль вэ? でも僕は衝撃受けたのは羊の頭で特に Миний хувьд хоньны толгой анхудаа ядаж үзлээ. Зөөлөн бас таатай өөрөөр амттай байлаа. Хамгийн амттай хэсэг нь энэ шанаа юм болов уу? Бас чих калорий ихтэй байлаа. Анхудаа нүд идэж үзсэн учраас их дурсамж үлдэхээр байна. なんかモンゴルの方の YouTube かな。 Монгол ютуберийн бичлэг байсан байхаа. Голоос барьсан загсаа хөлдөөгөөд дараа нь нар жарахыг харангаа хөлдөө загсаа болгоод идэж байсан нь их тансаг санагдсан. Туршиж үзхийг хүсэж してみ байна. たいなって思いましたし、 За баярлалаа. Монгол зорж ирсэнд баярлалаа. Бидэнд цаг гаргаж нэвтрүүлэгт маань бас ярилцсанд баярлалаа. Тэгээд дахин уулзсандаа бас их таатай байна. Нэвтрүүлгийн маань төгсгөлд бас манай монгол үзэгчдэд хандаж
үг хэлэхгүй юу? そうですね。まず本当に今回モンゴルに Монголд ирсэндээ маш их баяртай байна. Тантай 2 сард Японд уулзаж байхад та Монголд заавал зочлоорой гэж хэлж байсан. Тэр өрөөлөөр ирсэндээ таатай байна. Хөвхөн болоод усан сэлтийн тамирчдын хувьд Монгол улсад дахин ирэх хүсэлтэй байна. Хэрвээ тэр үед надтай таарад таниул та бүхэн маань санаа зовлтгүй яриа өрнүүлж хамт зургаад аруулж болно шүү. Би их баяртай хүлээж авах болно. Хүчээ харамгүй ажиллаарай. Баярлалаа. また一つ応援していただけると嬉しいですね。 Баярлалаа. Октодоо зураг авах нь нээлттэй гэж шүү. Төлгөөнөө чамаас баахан маршрут асуугаад авах үед тэ сүүлийн 2 хоногт. За их хүргэл ахтаас их баярлалаа. Цаг гаргаж өнөөдөр ярилцсан баярлалаа. Бас Монголыг зорж ирсэн одоо зочиндоо бас цаг гаргаж аялуулж байгааднаас их баярлалаа. Одоо удахгүй тэмцээнд явах гэж байгаа юм шүү дээ, Тий, нэг кросфитийн зүйлээр харахгүй. Солонгос руу нөгөөдөр явах юм. Өнөө маргааш. Маргааш явлаа шүү дээ. Оо за. Тэгвэл одоо таныг оройтуулж байгаа юм шүү дээ. Нэг цаг оройтвол маргааш амжилтаас ч одоо нэлээ хэдэн цагийн одоо үр дүнг хасагдах нь шүү дээ. Тэгээд шинэ тэмцээнд нь одоо явж байгаа тэмцээнд нь амжилт хүсье. За баярлалаа. Амжилт гаргаад ирээрэй. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Сайхан аялаа. Баярлалаа. Сайн яваарай. ありがとうございます。Баярлалаа гэж. За баярлалаа.